Дархан хот үүсэн байгуулагдсны 55 жилийн ойн хүрээнд урлаг соёлын спортын их наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд их наадмын нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 24-ний өдөр Дархан 50 цогцлборт боллоо. Урлаг соёлын спортын их наадмын нээлтэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт тэргүүтээ аймгийн удирдлагууд оролцож нийт хүрэлцэн ирсэн дарханчуудаа баяр хүргэлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэт их наадмыг нээж хэлсэн үгэндээ хотынхон 55 жилийн түүхийг хамтдаа бичигдсэж буй нийт дарханчууд ойн баярын мэнд хүргэж Дархан хотын цаашдын ирээдүйн хөгжил бүтээн байгуулалтанд энэ хотоор өгүүлсэн иргэн аж ахуй нэгж байгууллага бүрийн оролцоо чухал хэмээн онцолсон юм а. За өнөөдөр Дархан хотод байгуулагдсан 55 жилийн зориулсан соёл урлаг спортын арга хэмжээний нээлттэй ажиллагаа болж байна. 10 сарын 17-ны өдөр Дархан хотын маань 55 жилээ болно. Энэ үрэн дарханчууд их олон зүйлүүдийг хийж байна. Хоторноо өнгө зөвштэй байдаг чиглэлээр цэвэрлэгийн ажлууд, шарж ус ажлууд хийлээ. Мөн одоо иргэдийн амрах орчин сайжруулах чиглэлээр мөн олон зүйлүүдийг хийж байна. Соёл урлаг спортын арга хэмжээний чиглэлээр 17 хүртэл хугацаанд нийтдээ бол ахмадын урлагийг наадан бодно, оюутны урлагийг наадан бодно. Мөн одоо хүүхдүүдийн дунд бол язгуур урлагийг наадан бодно. Мөн Монгол бүжгийн гайхамшиг Монгол одоо зүүнний мандаа бүжиг дэглэгч сэвжлэн нэрэмжтэй улсын уралдаан Дархан хотын нэрэмжлэл зохион байгуулагдаж 11 сарын 1-нд хаалтаа энэ. Мөн бүжгийн гайхамшиг гэсэн наадан бодно. Ингээд ерөөсө бүх шатны насны хүмүүсийг хамруулсан урлаг соёлын спортын томоохон арга хэмжээнүүд энэ хугацаанд бодно. Ингээд нийт дарханчуудаа энэ соёл урлаг спортын арга хэмжээнд дэвтэ оролцож амжилт гаргахыг хүсье. Уг арга хэмжээнд залуучууд театрын уран бүтээлчид Айдууны мэндчлэгээ өргөж оюуны ирээдүйд цогцлбор сургуулийн 68 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлаг Кабой бүжиг, 15 дугаар сургуулийн 450 сурагч бие биелгээ, 18 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд Монгол бүжгийн цомрлог зэрэг урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм а. Их наадмын соёл урлаг болоод спортын уралдаан тэмцээнд Дархан аймгийн бүх насны иргэд оролцож авьяас чадвараа сорих юм. Тухайлбал 2016 оны 9-р сарын 24-ноос 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд хүүхдийн язгуур урлагийн наадам, 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд оюутны урлагийн их наадам зохиогдож, 10 дугаар сарын 17-нд хот байгуулагдсны өдрийн хүндэтгэлийн нэгдсэн тоглолт болно. Харин 9-р сарын 16-наас 10 дугаар сарын 16-ны хүртэлх хугацаанд гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бүхг зэрэг спортын тэмцээнүүдийг өсвөр наснд хүрэгчдэд ахмадын гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулж байна. Дархан хотынхаа үүсч болсон 55 жилийн үед манай боловс соёлын байгууллагууд өргөн оролцож байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил авьяас өдрийн хүрээнд Дархан аймагт энд 50000 хүүхэд нэгэн дор бие биелэхээр ирсэн байна. Маш олон сургуулийн хүүхдүүд бүжгийн урлагийн сайхан наадмыг үзүүлж байна. Товчхон гэдэг Дархан хотын хүүхдүүд авьяасыг Дархан хотын иргэн болох орчин үеийн хотын соёлцсон иргэн болоход дуу хоор бүжиг наадам эрдэм боловсролоор бид юу сурснаа энэ ард түмэнд үзүүлж энд уран зогссон байна. Мөн хотын ойн хүрээнд хөгжлийн загвар Дархан нэртэй багш оюутны эрдэм шинжилгээний баг хурал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд миний Дархан хотын ирээдүй эссе бичлэгийн уралдаан, номын баатрууд амилсан, үлгэрийн баатруудын дүрийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.